Сайн байна та бүхэн энэ юмыг үе Cryptoverse testing дугаар хэлэхэд бэлэн болсон байна. За энэ 7 хоногийн сэдв бол ерөөдөө биткойн ч юм уу биткойн бол альткойн одоо крипто шуурсаар худалдаж авсан компаниуд гэдэг юм сэдв ер нь нэлээд хүчтэй явлаа гэж бодож байна. За ямар ч байсан Sharps Technology гэдэг компани технологи эдний хувьд айгу өндөр өсөлтүүлсэн юм байна. За шалтгаан нь юу байсан бэ гэхээр эднийх болонгууд 400 сая долларын юу биткойн крипто сантай болно гэдэг зүйл яриад тэгээд биткойн ч биш мэн солоно. Солоногийн одоо тийм солоно авч хадгална гэсэн юм яриад 400 сая доллар зөө. За тэгээд эднийх юу байсан бэ? Үйл ажиллагааны болонгууд одоо эмнэлгийн тохиолдол хөрөмж үйлддэг газар юм байна. Тэгээд 7.4 доллар байсан хувьцаа нь 1453 болж өсөөд одоо бол 12 доллартай хэрхэлж байгаа юм байна. Тэгээд 8 сарын 28-нд бол 50 сая орчим долларт солоно токен худалдаж авах юм байна. Гэхдээ худалдаж авахдаа 32-ын дунджаар буюу одоо байгаа үнээс тийг 15%-аар доогоор худалдаж авах тохироо хийнэ гэдэг мэдээ гарсан байна. Тэгээд эдгээр нь би ихэнд буруу ажиллаа. Биткойн бол мус альткойн биш зөвхөн дан солоно юм лээ. Тэгээд би энэ мэдээг уншчихтаа юу утсан гэхээр 10 сарын 26-ны одоо тэр нэг солоногийн ETF баг батлагдсан бааргүй ч юм уу. Тиймэрхүү юм бодлоо тий. Тэрний сургаар бас ийм зүйл болоод байна уу гэдэг зүйлс би бол бодсон. Тэгээд энэтэй холбоотойгоор зүгээр л эднийх солоно худалдаж авна гэдэг дийл хийнэ гэдэг энэ мэдээгээр хувьцаа хоёр нь орчиж байгаа юм. Тэгэхээр уус нэг хэсэг биткойн яг биткойн авахгүй ч гэсэн биткойн авч байгаа компани хөрөнгө оруулалт гэдэг нэг иймэрхүү юу явж байгаа шүү дээ. Тэрэн шиг одоо яг криптод илүү сонирхолтой байгаа компаниуд хөрөнгө оруулалт хийх юм бол илүү ашигтай хавламжлаж байна. Бид зүгээр дан сол авна. Тэгээд 400 сая сол авна гэдэг л мэдээлэл гарсан. Тэгээд ихний худалдан авалт одоо 8 сарын 28-нд гэрээ нислэгтэй баг тохироод авах юм шиг байна. За сая энэ талаар ингээд зүгээр ингээд одоо X үзэж яхад одоо нэг нэлээд том whale биткойнаа зараад Ethereum дээр long харилж орж ийн гэдэг. Бас иймэрхүү мэдээлэл явсан. Энэ бол ийм том whale маш удаан одоо хөдөлгөөг байсан биткойнаа зараад Ethereum-ыг одоо тодорхой хэмжээнд авч яана гэдэг маань Ethereum дээр нэлээд буулаш томчууд юм байгаа болов гэдэг бас мэдээлэл явчихлаа. Энэ 7 хоногт юу басан? Онцлог мэдээний болонгууд liquidation гэдэг мэдээлээ. За банк цохилтгаараа тоогдсон шүү. Сүүлийн 49 хоногт байгаагүй доод түвшин 109 мянган долларт хүрсэн гэдэг. За энэ үед болонгууд 200 мянган арилж авчаад стоп лосс зүгээр liquidated болсон гэж аахгүй арилжаад бүр дууссан шүү. Coin class-ын дагав. Тэгээд нийтдээ бол 900 сая долларын бол ингээд алдагдлыг арилжаад хүлээсэн гэж зүйл гарч байгаа юм. За энэ 900 саяд та бүхэн багцсан болоор нэмэх нэг гээд бичээрэй гэж. Тэгээд юу басан? Энэ яг юунаас үрдэлтэй вэ гэдэг тэгэхээр нэг whale 24,000 орчим биткойн шууд зах зээл дээр шууд ингээл дамп хийсэн зүгээр шууд зарсан юм байна. Үүнтэй үүдэлтэйгээр шууд нэг trigger болоод цааш нь хүмүүс ихэд зарлалтуудыг хийгээд энэ төвшөнд хүрсэн гэж ярьж байгаа. Гэтэ 100% гэдэг биш бол still үнэт төвшин шүү дээ. Одоо бид нар нэг амар тийм унсан юм шиг хаад болсон шүү. Тэгээд ерөөдөө бол дээд үнээсээ 12% correction одоо орж ирсэн байгаа юм байна. Тэгээд нэг Jerome Powell-ийн Jackson Hole speech гэдэг. Jackson Hole одоо нэг тийм ярилцлагын өгсөн дугаар дээр ярьжсэн. Энэ хуралд орцны дараа зах зээлийн дээшээ доош савлгаа очсон юм байна. За энэ спешиалснаас хойш 7% уналтсан. Тэгээд онцлогоо харах юм бол угаасаа одоо 9 сарын төвчин 9 сар ч юм бол bull market-ийн үед болдог уналттай сар байгаад байгаа байхгүй. 2017 2021 оны яг энэ bull market-ийн үед уналттай байсан сар нэг 9 сар орж явдаг юм байл. Тэгэхээр 9 сар бол өөрөө тийм амар буулж биш. Гэтэ тэр амар bull run-ы эхлэл болж өгдөг одоо тэр нэг тэгэхээр айгүй шууд боломж гэж харж тийм л шүү дээ. Сэл зарах гэдэг сар гэх юм уу тийм. Correction сар юм шүү дээ. Гэтэ яг Powell-ийн мэдээгээр яг унсан гэхэд хэцүү. Яг мэдээ гарсны дараа мэдээж шууд огцсон маркет бол өссөн. За мэдээж нөгөө pump and dump гэдэг чинь ингээд нөгөө мэдээгээр тодорхой хэмжээний нэгэн зүйлийн мэдээгээр шалтгааж өсөөд за тэр мэдээний нөлөө нь ихэд хорхон хугацаанд pump болж үргэлжилж байгаа. За буцаад яг араас нь хаашаа нөгөө буцаад тогтуржаад байсан байранда ирсэн. За энэ дээр бол яг биткойн дээр ч Ethereum дээр ч харагдсан зүйл яг алтан дээр ч харагдж байгаа зүйл. Тэр яарсан энэ мэдэн дээр л хэдүүлэн ямарсан дөрвөн дугаар өгсөн хүмүүс бүгд ашигтай гарсан байлээ. За ямарсан Victoria-д бол өнгөрсөн талд нэг ивент хийж үтсэн те. Яарсан эдит хүмүүс ирсэн. Тэгээд тэнд бас нэлээд хүмүүс Ethereum дээр long гарсан штэ. Хүмүүс тэгээд манийхаа дансыг хаана ч мартцаал штэ guys. Тэгээд энэ уналттай юу ажиллаа? Уналтыг бас харахад Ethereum бол тэр уналтанд бол тэгж биткойн шиг ч юм уу бос ч юм савсангүй. Хайцмуу тодорхойтой байна гэж үз. 4340 дээр бол ер нь очиж барьсан. Тэгэд энэ уналт крипто зах зээл бас юу болсон гэдэг тэгэхээр нийт крипто зах зээл өөрөө зах зээлийн үнэлгээ 28.8%-аар багасаад
4 тэрлэн гаруй байсан. Одоо 384 бол болоод баг 200 тэрбум доллараар багассан юм байна. Тэгээд энэ савлган дээрс харахад Solana, Doge, Cardano, Chainlink, SU эдгээр бол бас нэлээд савлган өндөртэй байсан. Альтернатив coin-ээс altcoin-уудаас ETH бол энэ ч бол өвчтэй байна гэдэг юмыг бас онцлоод мэдээ болгож бичсэн байлаа. Ерөнхийдөө зүгээр ханшин дээр харах юм бол биткойн ихэд өсчөөд баг тэр чигт уцаад унтсан. За Ethereum бол нэлийн доктортой байж хагаад нэлийн 100% унсан. Тэгтээ ерөнхийдөө ханшаа хангалттай бариад байгаа юм бол шаардлага байна л да. За тэгээд энэ лот бас нэг шуугуулсан мэдээ налангууд Арабын нэгдсэн Эмират хэлсэн гэдэг ба штэ. Нийтдээ 420 мянган биткойнтай юм байна. Энэ тоогоор баг бүхсэд тэрхүүлт юм штэ гэдэг юм явсан. За тэгэхээр энэ мэдээ налангууд яг баттай мэдээ биш байж таарсан. Тэгээд Arkham-аас гарсан байлаа. Arkham нь болонгууд нөгөө нэг ончин анализ хийдэг. Эдний зүгээс болонгууд гүн байна. Ерөөсө 700 сая доллартай тэнцэх хэмжээний биткойн буюу 6300 шиг биткойн л яг одоо ингээд Арабын яг засгийн газрын валютанд бол байна. Энэ засгийн газрын валют нь шүү гэд лейбл хийсэн байлаа. За тэгжийн хооронд Bitwise юу басан? Chainlink дээр spot ETF-тэй болёо гэд хүсэлтээ өгсөн. За яг ticker нь юу байх вэ гэдэг зарлаагүй. Тэгээд тэгжийн хооронд нөгөө нэг Grayscale гэдэг газарч мас угаасаа хүлээгдэж байгаа шүү дээ. Avalanche, Avax гэдэг coin-ы одоо өөрөөр нь тийм trust байдаг. Trust гэдэг нь болонгууд яг олон нийт нээлттэй биш хаалттай ETF гэсэн үг. Тэгмэд энийг ингээд олон нийт нээлттэй ETF болгоё гэдэг зөвшөөрлийг бас SEC өгсөд хүлээж байгаа юм байна. Тэгээд цаашлуулаад сонирхолтой нэг юу болсон. Венесуэл улсыг бас крипто зах зээлийн шууд ингээд орж байгаа мэдээ болгож ирсэн байлээ. Венесуэл улс дээр болонгууд инфляцийн түвшин болонгоос солиод өсдөг гэдэг. Төгрөг нь бас хасалцсан шүү дээ. Тэгэнгუთ юу одоо эдний Bolivar гэдэг тэр үндэсний мөнгөний нэмэгдэлт нь болонгууд 70%-аар үнэлгээг алдсан. Тэгээд Венесуэлчууд юу ашиглаж байгаа гэхээр stable coin аягүй ашиглаж байгаа юм байлаа. Одоо жижиг нөгөө нэг одоо түцэг монголоор бол түцэгч ярих юм одоо түцнээс авахлаад том одоо department store-ууд нь ч гэсэндээ юу криптогоор төлөв тооцоо хийгүүлэх нь шүүж байгаа юм байна. Тэгээд Binance юм уу Airteam гэдэг аппликейшн ашиглаад энэ төлөвлөс бол хийж болно. Тэгээд хүмүүс цалингаа тэнд Венесуэл цалингаа өгөхдөө ерөөд бол stable coin-оор бас өгч байгаа юм байна. Дээд сургуульд нь болонгууд ингээд юу digital asset гэдэг хичээлийг бол бүр ингээд оюутнаас бүр ингээд санал болоод байгаа юм. Бараг шахсан. Тэгээд ерөөдөө ингээд тухайн улс төрийн докторгоо ч юм уу валютын докторгоо болсон улс орны хүмүүс ерөөдөө stable coin ч юм уу крипто аягүй шилж орж байгаа. Бас нэг жишээ олж байна. За өмнө нь бол нөгөө нэг юу байсан? Минмар байсан. Дотоодоо хувьсгал гарцсан. Тэг хүмүүс болгонгод өөрийнхөө хөрөнгө бүгдийг заж крипто болгоод тэгмүүд крипто аппликейшн утсан дээрээс устгаад хилээд авчаад бусад аппликейшнд нэвтэж ороод мөнгө татаад тийм асуудал гарч исэн. Энэ дээр бас юм л. Тэгэд би энийг хараад бодож байхдаа бас төгрөг stable coin-аар аль нь илүү ихтгэл үзүүлэх вэ? Хувийн хувьд гэдэг бодолсон ч чи бол аль нь илүү ихтгэл үзүүлэх вэ? За би хэсэл зөвлөсөө CNBC дээр мэдээ гарсан байсан. Нийт төгрөгийн ханш 20 өсөж валютын хадгаламжтай иргэдийн хөрөнгө 20% өссөн байлээ гэдэг мэдээ гарсан л дээ. Тэгвэл тэр мэдээнээс харахад угаасаа валют хадгалж байгаа нь илүү өөр өгөөжтэй байлээ л дээ. Харин би бас тэгж бодоод байгаа юм. Энийг хүмүүстэж болохгүй шүү. За тэгээд NFT сонирхдаг хүмүүс байх юм бол base одоо энэ бол ерөөдөө NFT сонирхоод бүр хөрөнгө оруулалт явуулсан хүмүүс бол хувьд бол ховч юм дээ. NFT сонирхоод одоо буцаад одоо хөрөнгө оруулалт эхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд шинэ мэдээж магадгүй. Base болон сүүлийн 30 өдрийнхөө ингээд волюмаараа топ 3 одоо NFT chain-ийн нэг болоод орсон байлээ. 47 сая долларын арилжаа хийгдсэн. Тэгээд base дээр ерөөдөө нэлээд төдөө арилжаа хийгдэж байгаа юм байлээ. Тэгээд 70%-аар ер нь арилжаа нэмэгдсэн гэдэг DApp-аас бас онцлсан байлээ. Тэгээд хэрэв та ерөөдөө яг Ethereum chain дээр биш бусад нөгөө нэг арай хямдхан газ витэж chain-үүдээ сонгоод ингээд юу аяа NFT арилжаа гэдэг юм бол бас basic нэлээд сонирхож зэрэг basic чинь нэлээд хүчтэй орж иж байгаад NFT зах зээлгч таа унаад тэгээд бүүнүүд сонирхдаг болсон шүү дээ. Нөгөө талд нь юу басан? Азийн маань strategy гэж үүдэг MetaPlanet нэмж 550 биткойн ширхэг юу сая хувьцаа гаргаад 880 сая доллар ч босоод энийх их хуваар бас биткойн хөдөлж байгаа гэдэг мэдээллийг зарласан байлээ. Одоогийн байдлаар 18991 шиг биткойнтэй. Энэ нь бол 2.1 тэрбум долларын үнэлгээтэй байгаа юм байна. За мөн Америкт юу басан? Крипто салбарт үйл ажиллагаа 112 компани нэгдээд сенаторуудтай шаардлага өгүүлсэн байна. За энэ нь юу вэ гэхээр одоо яг энэ блокчейн энэ крипто зах зээлийн амин сүнс болсон девелоперуудын их шиг хамгаалсан заалтыг одоо энэ зах зээлийн бүтцийг одоо энэ хууль батлагтай бол зайшгүй оруулж өгөхгүй бол энэ ингээд машин тодорхой болсноос болоод крипто зах зээл орж байгаа энэ хөгжүүлэгчийн тоос
буурсан үзүүлэлт байт юм бэл. Тэгээд нөгөө нэг интермедиари буюу одоо энэ нөгөө нэг ингээд криптог дамжуулж байгаа дундын нэгж гэж бас үздэг юм байл л дээ. Томилхон заалтын доо одоо л тэрийг хасаад ингээд нөгөө нэг free speech чөлөөт үг хэл үзэл бодлоо хэрэгчлөө гэдэг шиг код ч юм уу тэр хэрэгчлэнд хамрах хэрэгтэй гэдэг энэ шаардлага 100% компаниас нэгдээд хүрүүлсэн байлээ. Яг энэ мэдээний дараа уншаад явжсэн чинь хүмүүс нөгөө код бичдэг хүмүүсийг ингээд чат GPT ч юм уу AI ашиглаад бичиж байгаа юм бол vibe coding гэж хийж ингэж ярьд юм байна л та. Тэгмээд одоо Cloud гэдэг нэг AI chatbot байгаа юм байна. Энийг ашиглаад хүмүүс vibe hacking гэдэг юм хийж байгаа гинэ. Крипто зохицолтой зүгээр ингээд нэг Cloud-ын туршлагатайгаар тусламжтайгаар нөгөө тэр нөгөө нэг дайралт гэж бүр ингээд айгүй богино хугацаа таргетлогоо зүү сонгоод олох ихээр хийж байгаа. Тэгээд энэний эсрэг бас арга хэмжээ авах чи ер нь энэ бас эрсдлүүд байна гэдгийг ярьсан. Тэгээд энэ мэдээг уншаад бас нөгөө арилжаагээд олчлохгүй бас ингэж олчлох юм болоо гэж бодсоо гэж. Тэр vibe hacking нэг болд үүсэхгүй юм уншгүй болоош. За тэгээд юу цацал нөлөөлөх бас нэг гоё мэдээ гарсан. Гоё ч яг уулын Jerome Powell гэдэг одоо нэг Америкийн тэр нөгөө нэг зөв банкны хэрэглэгч бол крипто бас нэг тийм хатуу эсрэг байр суурьтай хүн биш шүү дээ. Би яг тэгж бодоод байгаа гэдэг л нөгөө нэг stable coin дээр бол тийм хатуу байр суурь авах шаардлагагүй. Энэ чинь зүгээр долларын extension буюу маань долларын улам хөрвүүлж байгаа зүйлсээр энэ дэр бас нэг тийм сөрөг байр суурийг бол илэрхийлэхгүй гэдэг зүйл ярьж байсан. Тэгээд тэгсэн чинь Jerome Powell-ийн чинь юу одоо энэ нөгөө нэг ажиллах хугацаа дараа оны 5 сар дууссан байна. Тэгээд Trump-ийн засгийн газар ойлонгууд онд нь хэн байх вэ гэдэг аль зэний 11 хүнийг нэрийг ярьж байгаа. Тэгээд энэний дор хаяж 3 нь бол криптод угаасаа ингээд нааштай хүмүүс байгаа гэдгийг бас мэдэгдсэн байна. Ер нь бол Trump Powell-ыг бол угаасаа шүүмжлэлээр байгаа ш тэр бодлогоо буурлуулж яг баг 2-3 сарын турш баг ярьж байна. Тэгээ мэдээж Америк өөрөө нөгөө нэг тэр тал дээр нөгөө шууд хамааралтай биш учраас бас үгийн тоож авахгүй л байна л да тийм. Тэрээс Trumп бол одоо бараг л зөнцөө юугаа бодлогоо бууруулаад энэ эдийн засгад хилээч гэдэг юм л идэх яриад байгаа. За гэхдээ Trump бол яг тодорхой хэмжээнд бол бодлогоо бууруулахгүй хатуу байр суурьтай байсан. За тэгэхээр сая өнгөрч 5 дахын оройны мэдэн дээр л бодлогоо бууруулах боломжтой зүйлээр ярьсан учраас маркет тодорхой хэмжээнд өссөн. За яг бодлогын үетэй холбогдуулах юм 9 сарын 18-ны өдөр юу гарна Америкийн хэсүүсийн бодлогын үний interest rate мэдээ гарна. За 11-нд нь баг инфляци мэдээ гарч таарчсан баха. Тэгэхээр инфляци мэдээгээ хэдүүлээ мэдээж нааштай гарах хавлыг хэрэгтэй. Инфляци буурах хэрэгтэй. За дээр нь араас нь инфляци буураад гарчих юм бол мэдээж бодлогоо буурж магадгүй гэсэн ийм хүлээлт бол байна. Тэгэхээр 9 сард бол 9 сарын ихээр одоо ижих мэдээ байхгүй ч гэсэн за яг 10-аас 20-ны хооронд бол яг чухал мэдээнүүд гарч эхэлнэ. Тэр хүмүүс тэр бол нэлээд олон хүмүүс хүлээж байгаа. Тэгээд нэг бас нэг сөрөг мэдээ хэлэхгүй болохгүй мэн. Одоо нэг компаниуд ингээд биткойн худалдаж авлаа гэх ингээд хоёулаа сайн мэдээ биш айгүй яриад байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь одоо яг энэ үйл явдлыг болонгууд компаниуд ингээд ийм алтны нөөцтэй боллоо ч гэдэг юм уу тэгж бас нэг тийм давлага авчихсан байна. Тэрэндээ айгүй төстэй байгаа гэж үзээд. Тэр нөгөө төрөний мэдээс харахад тэр нөгөө нэг эмнэлгийн тохиолдол хөрөмж үйлдвэрлэдэг Sharps Technology гэдэг компани хувьцааг өгсөн мэт шүү дээ. Тэгээд энтэй адилхан нөгөө нэг бас жоохон асуудалтай байгаа компанид хөрөнгө оруулахын тулд манайх юм бас криптод хөрөнгө оруулж байгаа гэдэг одоо нэг PR маягаар ашиглаж хувьцаагаа борлуулж байгаа гэдэг зүйл бас аягүй хэрэгжижээ. Тэгээд энэ нь бас нөгөө юу вэ гэдэг крипто нөгөө халуурч бас ер нь нэлээд эхэлсэн байгаа юм шүү дээ. Анх нөгөө биткойн гарч ирсэн зүгээр нөгөө нэг арталт нь биткойн блокчейн тренд болж байгаа үед компанийнхаа арталт блокчейн гэдэг нэр тавьснараа хожим авсан мөрчмөсчсэнтэй адилхан тийм бас нэг хэрэгсэл болж ашиглаад байгаа шиг байна. Тэгээд ер нь бол нэлээд буулшдуул байх шиг байна. Гэхдээ биткойны нөгөө ETF-ийн гарах мөнгө урсгалч бас их байгаа. Тэгээ саяны талд нэлээдгүй ETF зарагдсан байл л дээ. Тэгэхээр бас энэ өөрөө уналтыг эрхлээд байна уу гэсэн бас нэг хардлагатай байна. Дээр нас би нэг зураг орсон байгаа яварцсан. Өнгөрсөн түүхлээрээ харах юм бол хэдүүл яг энийг 130 орчим хүртэл биткойн схемийн нэг зураглалыг бол гаргацсан байсан. За тэр түүх бол одоо яг биткойноор л автагдсан байна. Тэгэхээр одоо цаашаага яг өсвөө эсвэл яг урдны түүхийн адилаараа унах уу гэдэг том асуулт үүсэж байгаа. Тэгэхээр энэ дугаарыг бол бид бол bull market дуусна уу гэдэг байдлаар илүү техник шилгээ ярьж бас хоёр талаар нь харъя гэж байна. Тэр хэд дандаа хэдүүлээ дээшээ хэдэн сарын турш баг хэдэн жилийн турш баг ярьлаа те. Яг дээшээ гэдэг дээр нэг зүйл буруутсан, altkcoin дээр буруутсан. За биткойн бол яг стил bullish гэдгээр бол явсаар байгаад одоо хэдэн жил бараг өсчлөө. Тэгэхээр одоо bull market маань дуусч нь удаа гэдэг сэдвийн дагуу техник шилгээр болчихсон. За шиний мөрөх мэдээ дууссан юм шүү те. За ингээд та бүхэн крипто дээр ажиллаж байсан болтоо. За Binance Bridge-ийг сонгож ажиллаж гээрээ. Binance Bridge-ээр доор байгаа линкээр та бүртгүүлэх юм бол арилжаанаас шийдвэрлээс 20% хөнгөлөх боломжтой байна шүү. За мөн Forex арилжаанаас хашаад манайх MFT болон EBC Financial гэсэн group broker хамтарч ажиллаж байгаа доор байгаа линкээр бүртгүүлэх юм бол хүн л ажил манайхыг дэмжиж байна гэсэн. За мөн та
өөрийн хөрөнгөөр биш. За фандиндаас авмаар болсон. iTrader дээр CV6 гэсэн промо код ажиллаж байгаа байл шүү та. Дурын фанда 10 өнгөлөх боломжтой байгаа шүү. За ингээд техник шилжүүлэх болон маркет дууссан үг шинжээ да тий. Тэгээд хойшлт байна. За юу цаан зад хэрэгдүүлээ биткойн дээр шинжилгээгээ дахиад аваад явъя. За ерөнхийдөө бол за би энэ ерөнхийдөө чартыг харуулъя л гэж бодоод байгаа юм л да. За дээлигээр харж байгаа шүү. За хэрэгдүүлээ. Бараг 4 сараас ахуулаад за энэ бараг ханшиг таамагласан тий. Ерөнхийдөө урдны 2021 оны ханшил ингэж яваад correction ороод өсөлт өргөлжижсэн байна. Тэгэхээр дараагийн үргэлжлэл өсөлтөд 130 орчим руу харах болов гэсэн боловч за эхний байдлаар ямар ч үлээсэн дээдлэлтэй 124 мянга гэсэн түвшин дээр ирлээ. За түүнээс хойш одоо яг цаашаа яах вэ гэдэг асуулт үлдээд байгаа. За тэгэхээр урдны түүх бол ингээд урд нь нэг 2 удаа орой буюу 2 удаа all time high хийж өгөөд за энд нэг all time high, энд нэг all time high хийж өгөөд за тэрнээс хойш ерөөхдөө дандаа уналтын сар болоод ерөөхдөө bear market эхэлжсэн гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ яг хаана байна гэдэг асуудал бол маш сонирхолтой болж эхэлж байгаа. За ямарсан эндээс энэ хүртэлх түүх бол яг л сайхан татаад ороод ирсэн. За одоо эндээс энэ хүртэлх түүх ийшээ давтаж орж ирэхгүй ирэхгүй юу гэдэг асуудал нэлээх байна. За ерөөдөө яг энийг ярих юм нь хэдүүлээ 2021 он болон 25 оны ялгааг ярих зүйтэй баг. За 21 он бол за ковид энэ төр гарцсан. За ерөөдөө Америк маш их хэмжээгээр мөнгө хэвлсэн шүү дээ. За ерөөдөө мөнгөний нийлүүлэлт маш их байсан гэсэн үг. За хүмүүс гаригдгийн гар дээр маш их мөнгөтэй болсон. За тэр мөнгө хаашаа орсон бэ гэхээр мэдээж эрсдэлтэй зүйлүүдээр хөрөнгө оруулалт хийснээрээ за крипто өссөн, за meme coin өссөн, NFT өссөн. Тэгээ ерөөдөө маш их зүйл бүгд бүүн болж хувирсан. За тэр үеэр яг энэ өсөлтөд үргэлжилж ирсэн. За харин одоогийн байгаа нөхцөлөд харах юм бол за мөнгөний нийлүүлэлт бол бага. За ямар нэгэн байдлаар мөнгө хэвлээд тараацсан зүйл бол байхгүй. За дээр нь бол геополитикийн асуудлууд ихтэй. За дээр нь ETF-ийн нөлөө гэдэг зүйл бол байгаад байгаа. Тэгэхээр яг ингээд харьцуулах юм бол харьцшгүй хоёр зүйл байгаад байгаа. За энэ бол нэлээд зохиомжтой маягтай мөнгө хэвлэлсэн хүмүүс мөнгөтэй ингээд за ингээд иймэрхүү байдлаар өссөн. За одоогийн яг хамгийн том нөлөө гэх юм бол ETF-ийн өсөлт байгаа. За ETF батлагдсан том институтууд худалдаа авалт хийсэн, бас том компаниуд худалдаа авалт хийсэн. Дээр нь Америкийн хэсэг улс өөрөө худалдаа авахч нэг болоод эхэлчихсэн ба. Тэгэхээр яг энэ уналтын түүхийг бас яг ийшээ тавтах нь үгүй л болов уу гэж бас таамаглаж ирээд бол найдаж гэсэн. За тэгтээ энэ хүчин зүйлс байсан ч гэсэн хааш all time high дээр байгаад байгаа нь өөрөө том тоглогч нарын хамгийн гоё sell хийгээд гарах гоё боломжийг бүрдүүлж идэг. За ихэд нэг талдаа нөгөө bull market-ийн төгсөл үуч нөгөө FOMO буюу бүх мэдээлэл аюу сайн гарч эхэлдэг. За ихэд мэдээлэл харах юм бол дандаа сайн мэдээд байгаа, дандаа худалдаа авалт хийлээ гэдэг мэдээ байгаад байгаа нь өөрөө бас bear market-ийн эхлэл байх болцоотой гэж хараад байгаа. За түрүүчийн fundamental мэдэн дээр харах юм бол за ETF-д нэлээх зарагдсан. За том value бас биткойн хөдөлгөөд зараад эхэлсэн гэдэг мэдээлэлээс дуранд нь явсан гэдгийг анзаарах зүйтэй болов гэж харж байна. За тэгэхээр одоо энэ дээр л та бүхний саналыг бас сонсомоор байна. За манайхыг өнгөрсөн бүтцийн өдөр нэг ивент хийсэн. За тэр ивент дээр хэд бол энэний задаргааг нийлэгдгүү сайхан ярьсан. За хэд бол bear market өргөжлөл яах вэ гэдэг талаар бас нэлээд ивент дээр ярьсан. Ирсэн хүмүүс тодорхой хэмжээнд бас баярлалаа. Тэгээс хүрэлцэн ирсэн tas тий. За дараагийн иймэрхүү ивент бол нэг иймэрхүү ханшийн хамуудаас ярилцаад явнаа. Тэгэхээр тэдгээр ярьсан зүйлүүдийг ярих гэж бодож байна. За BTC Monthly Returns буюу за ингээд сар сарын бүрийнх нь үзүүлэлтүүд байгаа даа. За ингээд ирэхэд бол 2013 оноос хойш 1 сард ядын, 2 сард ядын, 3 сард ядын гэдэг байдлаар ингээд харуулцдаг. За 9 сарыг бол 9 сарыг бол ирэхэд уналттай сар гэж дүгнэдэг. За 8 сар бол ерөнхийдөө бол уналт тусалттай. За ерөнхийдөө бол бага зэргийн уналт маягтай хаагддаг. За 9 сар бол ерөнхийдөө уналтын сар гэж харж болно. Ерөнхийдөө ундаг тий. За ингээд Q3 маань энд харагдана. Q3 ерөнхийдөө бол бага зэргийн өсөлттэй байдаг. За өсөж явж байгаа. За ерөнхийдөө өсөлтийнхаа алдагдлыг хаана алддаг вэ? 9 сард ерөнхийдөө алдаад гараад ирдэг. За харин 10 сар бол ерөнхийдөө дандаа ногоон байх хандлагатай байдаг. Дунджаар 21 өсдөг гэж харагдж байна. 11 сар бол the moon гэж хэлдэг. November гэдэг үлээ те. Ерөнхийдөө нэлээ October чинь October гэдэг нь ерөнхийдөө дандаа өсөлтийн саруудыг бол 10-11 сар гэж үздэг. За 10-11 сарынхаа дундаж үзүүлэлтийг харах юм бол ерөнхийдөө дандаа өсөлттэй байдаг. Тэгэхээр яг одоо хэдүүлээ нэлээ уналтын сарууд руу орж эхэлж гинэ гэж хардаг. За миний хувьд бол нэг
short арилжаатай байгаа. За яаж short арилжаанд орсон бэ гэхээр за ямарсан дээрээс харах юм бол энэ өөрөө ингээд дээшээс магталтай паттерн үүсэт байгаа. За энд нөгөө нэг Jerome Powell-ийн мэдээ гарч ирсэн, огсон мөссөн. За энэ дээр хэлээжгүй ашигийг авсан багш найдаж байна. За одоо харин ингээд харах юм бол за ямарсан short орсон нөхцлөө танилцуулах юм бол за доороо шал за энд дэрсэн байна тийм үү. За дээрээ тааз. За ингээд ерөөдөө бол маш цэвэрхэн bearish maгийн паттерн үүсгэр нь зэрхэд таазан дээрээс нь оролт хийгдэг байдлаар хандаад short арилжаанд орсон. За хоёр trend line тогтсож байгаа гэсэн үг. Нэгт bearish паттерны тааз, за нөгөө талаараа том буюу дээрээс унж орж ирсэн bullish паттерны тааз болж байгаа. За энэ дээрээс risk entry арилжаанд орсон. Risk entry-ний оюун юу гэдэг вэ гэхээр мэдээж нэг stop loss аягүй баг тавигдгаар алдартай шүү дээ. За ингээд би арилжааны 3 оролт гэдэг зүйлийг бол байнга ярьдаг. За энэ дээр орж чаддаг хүмүүсээс бол паттерн сэтрүүлээд орох боломж байсан. За school pullback-ын дээрээс нь арилжаанд орох. Ерөөд яг энэ 3 оролтыг л хараад арилжаанд ороод яваад байдаг гэсэн үг. За одоо энэ биткойн дээр арилжаагүй байгаа хүмүүс маань яах вэ, юуг анзаарах вэ гэхээр за нэлийн дайжгүй спорт зон дээр ирсэн байна. За би энэ дээр харж зэрэг байна. Спорт зон дээр ирсэн байна. Харах юм бол за энд том таазсан, энд тааз дэшээс дэрсэн. За нэгсэндээ ингээд тааз болоод байсан зүйл маань ерөөсөө эргэж ирж pullback хөдөлгөөн хийгээгүй байсан. За одоо харин нэг pullback маягийн хөдөлгөөн хийгээд байна уу гэж хараад байгаа. Тэгэхээр бас эндээс өсөлтийн боломж байж болохоор тэгтээ хэдүүлээ нөгөө биткойнийхоо 8-9 сарын үзүүлэлтийг харах юм бол ерөнхийдөө уналттай байдаг. За тэгтээ уналттай байдаг гэдэг нь ерөөсөө яг шууд унах гэсэн үг биш л дээ, тэ. Тодорхой хэмжээнд 7 өсчихсэн, 3 өсчихсэн, 6 өссөн, 2 өссөн үзүүлэлтүүд байгаа. Зөвхөн нийт дүнгээр нь харах юм бол ерөөд хасгатай байдаг. Тэгтээ зарим оны зарим 9 сард бас өсөлттэй байх хандлагатай байдаг. Тэгэхээр бас нэлээд бас чухал зон дээр минут ирж ийн шараад байгаа. За тэгэхээр биткойныг одоо бол би бол мэдээж short арилжаатай байгаа учраас за уналт бол үргэлжлэж магадгүй гэсэн байдалтай харж байгаа. Яг бол доошоо орчихсон байгаатай учраас short арилж байгаа илүү удаан байхыг бодно. За ямар ч л байсан энэ 108,000 гэсэн төвшинг нэлээд сайн ажиглах хэрэгтэй хаа гэж бодоод байна. За ингээ харвал ерөөдөө яг л энэ тэрхээр ундаг байсан. За одоо энэ эндээсээ үргэлжлээд энэ маань өөрөө спортлох магадлал өндөр байдаг учраас эндээс магадгүй яг long арилжаа futures хийхээс илүү зүгээр спотоор худалдаж авдаг бол эндээс магадгүй зүгээр худалдаа авалт ивэл спот арилжаанд дайжгүй магадaltaй гэж хараад байна. За бас нэг ямар нэгэн судалгаан дээр л харахад энэ bull market ETF-тэй мөн Trump-ийн засалж байгаа энэ үед бол bull market бол илүү сунжирсан байдлаар илүү удаан үргэлжлэнэ гэсэн мэдээлэл бас байгаа. Тэгэхэд 2027 он хүртэл биткойны bull market бол үргэлжилнэ. Одоо хэдүүлэнд нь үлдсэн зүйл хэм бол altcoin season байна. За шоос NFT-нүүд, за metaverse-үүд гэх мэтчлэн маш олон бүүм их зөндөө салбар байгаад байгаа. Тийм учраас яг зөвхөн биткойны энэ үгээр bull market-ыг дуусгахгүй гэдэг бас нэмэрхүү шинжээч бас нэг ганц жиргээ би бол олж харсан. Тэгэхээр бас яг нэг талаараа бодоод үзэх юм бол байх магадaltaй гэж хараад байгаа. За яг одоогийн байдлаар бол надад бол trading plan бол байхгүй байна. За сая хүчтэй уналтыг л ороод ирсэн. За Ethereum дээр миний хувьд за яг event дээр би юу хэлжсэн бэ гэдгээ нэг тайлбарлаад хэлчихвэл. За event дээр нэг иймэрхүү паттерн үүсчихсэн. За ихэдээ бол мэдээний өсөлт ороод ирсэн. Мэдээний өсөлт бол тэр чигтээ орж ирээд за ихэдээ буцаад унах магадaltaй байдаг гэж хэлсэн. За эндээс л дайжгүй bearish магийн паттерн байна гэж хэлж яагаад. За эндээс бол би өөрөө дайжгүй short арилжаанд бол эндээс орцсон байсан. За гэхдээ энэ бол break even stop loss-оор гарцсан гэсэн үг. За энийг бол ерөөхдөө доош унахыг нь бол таамаглаж исэн боловч за энэ дээр нэлээд том stop loss hunt маягийн за дэше fake out маягийн том хөдөлгөөн орж ирээд эндээс харин үргэлжлсэн уналтын хөдөлгөөн орж ирсэн. За энэ дээр бол short арилжаанд орох юм шиг нөхцөл байгаагүй. Хэтэрхий өндөр савлаад байсан учраас эрсдлээ тооцоолоод нэг хайхтар арилжаанд ороогүй. За харин сая биткойн дээр гоё bearish магийн паттерн үсэд гоё уналтын дүр зураг үзүүлж байна. За Ethereum дээр
ингээд харах юм бол бас яг гоё уналтын тийм момент бол харагдаагүй. За дээр нь ингээд харах юм бол биткойн бол ихсэн цэгээсээ бараг доош ороод ирсэн. За Ethereum-д хэлэх юм бол мэдээнээс хойш өсөлтийн цэг орж ирсэн ч гэсэн ерөөд дундаж арилжаалагч гэсэн ханшин дээр Ethereum бол тогтоод байгаа. 4300 4400 гэсэн төвшин дээр харьцангуй тогтоод яваад байгаа. За энийг бол Ethereum дээр нэлээд сайн зүйлж хараад байгаа. За Ethereum-аас том цагаар харах юм бол бас л нөгөө нэг том таазан дээр ирээд тааза сэтэрчихсэн. За эргээд дахиад pullback маяг өгдгөө орж иж магадгүй байна. За тэгтээ ингээд урдны Ethereum all time харах юм бол дээшээ бас нэг fake out гарч өгөөд энд all time high хийгээд за түүнээс хойш тогтмол унсан байдаг байгаа. Тэгэхээр Ethereum дээр яг одоогийн стрэлтэн дээр дээшээгээ бараг гараад ирэх болов гэсэн ийм бодол байгаа. Тэгэхээр Ethereum бол дахиад шинэ all time high хийх болов гэсэн ийм горьдлого бол байгаа даа. За тэгтээ Ethereum дээр бас дайггүй position эзлэх гэх юм бол 4000 гэсэн төвшин дээр л дайггүй спорт зон байгаа даа. За энийг бол хэдэл харж байгаа нь бол ашигтай ах гэж хараад байна. За яг л иймэрхүү булш танаас зуудаг. За тэгтээ уран амарлаар харах юм бол USDT dominance багтах тий. За USDT dominance дээр түрүүний биткойн дээр шорт ордог шалтгаан бол бас яг энэ байсан. Дээшээс зэрэг магталтай батарейн зураад таазан дээр шалгаад бас учраас. Дээр нь бас биткойн доошоос зэрэг магталтай батарейны таазан дээр ирсэн байсан гэдэг утгаараа доошоо шорт арилжаанд орсон. За яг энэ нэлээд том цагаар нь харах хэрэгтэй байна. За USDT dominance хувьд бол хэдүүлгийн хамгийн анхны хүсэжсэн таргет бол 368 гэсэн төвшин дээр ирэхийг нүлээж байгаа тийм. За одоохондоо энэ батарейнуудыг ингээд зүтгэцэлжий гэх юм бол энд бас нэмэрхүү том цагаараа дээлигээр энд нэмэрхүү доошоос зэрэг магталтай батарейн зураад. Тэгэхээр энэ маань өөрөө ингэж явж хагаад доошоос төрчих юм бол бас дайггүй өсөлтийн хөдөлгөөнөд орж ирэх магадaltaй. За энэ яг энэ хэрвээ доош уналтын хөдөлгөөн хүчтэй хараад ирэх юм бол яг Ethereum дээр хүсчихсэн all time high гэдэг зүйл маань орж ирэх болов гэсэн таамаг бол надад байгаа. За тэгэхээр нэхэд бол та бүхэн маань за энийг үзэж байгаа, энэ хүртэл үзэж байгаа бол ямар ч сан энэ чартн дээр хэдүүлээ ямарсан доор комментээр санал орой те. За энэ бол яг bear market-ийн эхлэл гэж бодож байгаа бол за bear гэж үчээрээ. За bull market үргэлжлэн их юм бол bull гэж доорс коммент үчээрээ гэж хүсэж байна. Тэгэхээр та бүхний бас санал хүсэлт ямар байна? Та бүхэн харж байгаа өнцг нь ямар нэгэн мэдэхийн тулд тийм коммент авч байгаа шүү. За тэгээд дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.